IFFA олон улсын үзэсгэлэн нь 3 жилд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын махны үйлдвэрлэгчдийн томоохон үзэсгэлэн юм а. Энэхүү үзэсгэлэн өнгөрөх 5 дугаар сарын 7-оос 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 147 орны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцжээ. Харин манай улсын хүнсний ууган үйлдвэр Мах Импекс компани 3 бүтээгдэхүүнээ өрсөлдүүлсэн бөгөөд нүүдэл брендийн үхрийн хатаасан мах, нүүдэл жерки алтан медаль, дээдэс бүтэн утлагт хям мөнгөн медаль хүртсэн байна. Нэгдүгээр жерки бол өөрөө бол бас бэлчээрийн малаас хийгдсэн. Тийм учраас одоо шинэ технологиор хийгдсэн. Махны амт чанарын хувьд бол илүү сайн. Дээдс хям бол одоо манай энэ хямнууд дотроос хамгийн одоо чанартай ийм сайн хям. Алтан медаль хүртсэн нүүдэл жерки бүтээгдэхүүн нь 2010 оноос эхлэн анх зах зээлд гарч байжээ. Энэхүү брэнд нь Монголоос анх удаа экспортод гарах боловсруулсан махан бүтээгдэхүүнээр шалгарсан юм. Харин мөнгөн медаль хүртсэн дээдэс бүтэн утлагт хям нь 2006 оноос эхлэн үйлдвэрлэгдсэн бөгөөд хамгийн их махны орцтой хям гэдгээрээ бусад бүтээгдэхүүнээс онцлогтой байдаг гэлээ. Мөн Мах Импекс компани 70 жилийнхээ ойг угтан 1 хям 3 амт урайтай шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа. Энэхүү бүтээгдэхүүн нь Монголд анх удаа коньяк, даршилсан өгөрцөө помидорын амтыг шингээсэн цоо шинхэн бүтээгдэхүүн байх юм байна.